Монгол Ардын намын 31-р их хурал болж намын дараагаар Нямосрын учрлыг сонголоо. Он гарсаар улсын хэмжээнд өнөөдрийг хүртэл 23 удаагийн гол нуурын мөс цөмөрсөн дуудлагаар 16 тээврийн хэрэгслийг татан гаргаж 22 иргэний амьнасыг авран хамгаалжээ. Сайн мэцх нэрхэн үзэгчдээ глобал мэдээ эхэлж байна. Анхаарлаа хандуулно. Сайн улсын мисс Монголд Оросын тэргүүлэх хил болон гажиг засалч мэрэгжилтнүүд Монгол хамтрагчдтайгаа туршлага солилцож байна. Монгол Ардын намын дараагаар Нямосрын учрлыг сонголоо. Жигүүртэй Монголын хөнгөн нисхийн хөгжүүлэлтийг хэн хэрхэн хувь нэмрээ оруулж байна вэ? Улаанбаатар хотод Оросын туршлагатай хил заслын багш, гажиг засалч мэрэгжилтнүүд оролцож буй сайн улсын мисс нэртэй буйны танин мэдхүй арга хэмжээ эхэллээ. Энэхүү төсөл нь хөгжлийн бэрхшээлтэй эрсдэлт бүлгийн хүүхдүүдэд үзүүлдэг тусламжийн үйлчилгээний чанарыг сайжруулах, хоёр улсын мэрэгжилтнүүдийн хамтын ажиллагаа, туршлага солилцоог өргөжүүлэх зорилготой юм. Улаанбаатар дахь Русский домын танхим өнөөдөр хөл хөдөлгөөн ихтэй байна. Монголын өнцөг булан бүрээс ирсэн хил заслын багш, гажиг засалчид Оросын мэрэгжил нэгт нөхөдтэйгээ уулзахаар цугларчээ. Ер нь бол хил ярианы бэрхшээлтэй хүмүүс тэр тусмаа хүүхдүүд бол Монголд их болж байгаа. Сүүлийн жилүүдэд бол энэ хүүхдийн тоо бол маш ихээр өсөж байгаа. Энэ бол одоо бас гадны болон дотоод хүчин зүйлээс шалтгаалж байна. Тэгээд эдгээр хүүхдүүд бол зайлшгүй хил заслын одоо засан сайжруулах хичээл тусламж үйлчилгээ авах шаардлагатай болсон байгаа. Сайн улсын мисс хөтөлбөр Россотрудничествогийн дэмжлэгтэйгээр дэлхийн олон улс оронд хэрэгждэг. Түүний зорилго янз бүр осол, гамшигын үед тусламж үзүүлэхээс эхлээд мэргэжлийн ур чадвар, аргачлал солилцох хүртэл юм. Энэ удаагийн зорилго нь Монголд хүүхдүүдэд үзүүлдэг тусгай боловсролын үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэж байна. Я могу сказать, что проблемы... Боловсролын салбар ялангуяа засал сургалтын чиглэлд хүндрэл бэрхшээлтэй улс орон гэж байдаггүй. Бүгдд нь адилхан асуудал бий. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үзүүлэх тусламжийн чанарыг сайжруулахын тулд манай мэргэжлийнхэн аль болох олон удаа мэдлэг туршлагаа хуваалцах ёстой гэж би боддог. Монгол дахь мэргэжлийн хүмүүстэй хамтран ажиллах 5 хоногийн хөтөлбөр эхэллээ. Энэ хугацаанд Оросын мэргэжилтнүүд аймаг дүүргийн багш нартай уулзаж, аутизмтай хүүхдэд туслах арга, нийгэмшүүлэх хөтөлбөр, дуу авианы хил заслын эллэг зэрэг чухал сэдвээр сургалт дадлага хийх юм а. Сергей Тучков, Евгений Павлов, Аист Глобал. Одоо өнөөдөр болж өнгөрсөн үйл явдлын мэдээллийг цөөн хормын мэдээгээр хүргэе. Нямосрын учрлыг Монгол Ардын намын дараагаар сонгогдсон тооцоогоо. Монгол Ардын намын дараагаар Нямосрын учрлыг сонголоо. Тодорхойлбол өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон Монгол Ардын намын 34-р их хурлаар намын дараагад Нямосрын учрал Баатаржовын Лавгжов нарын нэрийг дэвшүүлснээс нийт 2086 төлөөлөгчийн 1974 саналыг учрал 105 төлөөлөгчийн саналыг Лавгжов тус авч нийт төлөөлөгчдийн 95% саналаар учрлыг намын дараагаар сонголоо. Төрийн ажлын залгамж чанар, намын ажлын залгамж чанарыг алдагдуулахгүйгээр Монгол Ардын намын дарга гэмээх энэхүү нэр хүндтэй хариуцлагатай албыг эргэх холбоотой энгийн даруй сайхан хашгиулно гэдгийг та бүхэндээ хэлье. Өнөөдөр Монгол Ардын намын 34-р их хурал 3 дахь өдрөө буян тухай спорт цогцлборт үргэлжилж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд намын дарга болоод намын дөрмийн шинжилгээг хэлэлцэн баталсан бол өнөөдөр хяналтын хорооны гишүүдийг шинжилж бага хурлын гишүүдийг сонгох юм а. Манай улсад хувийн хэрэгээр оршин сууж байгаа гадаадын иргэдийн тоо нийт хүн амын тэг 105%-ийг эзэлж байна. Тодорхойлбол хамгийн олон буюу бүгд найрамдах хятад ард улсын иргэн тэг 169%, Оросын холбооны улсын иргэд тэг 107%, бүгд найрамдах Солонгос улсын иргэд тэг 103%, Америк нэгдсэн улсын иргэд тэг 102%-ийг тус эзэлж байна. Хуулиар манай улсын нутаг дэвсгэрт хувийн хэрэгээр оршин суугч гадаадын иргэдийн тоо Монгол улсын харьяат хүн амын 3%, түүний дотор нэг улсын иргэн 1% байж болно гэж заажээ. Энэ оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар манай улсад 132 улсын 38 мянган гадаадын иргэн албан болон хувийн хэрэгээр оршин сууж байна. Замын өдө бомбоор урд хөрш рүү их хэмжээний алт
хууль бусаар нэвтрүүлэх гэж байсан үйлдэлийг тагнуулын байгууллагын ажилтнууд илрүүлэн таслан зогсоожээ. Тус хэрэгт нэр бүхийн Монгол болон гадаадын иргэдийг холбогдуулан саатуулан шалгаж эхэлсэн байна. Түүнчлэн зохион байгуулалтаагаар нэг удаадаа 2-3 сая Америк долларыг тогтмол гаргадаг байсан бүлэг этгээдийг саатуулжээ. Тус бүлэг өнгөрсөн хугацаанд 700 тэрбум төгрөгтэй тэнцвүүц валютыг гадагшлуулсан нь урьдчилсан байдлаар тогтогдоод байна. Улаанбаатар хоттойгоо авц замын зөрчил мэдээллийг 102 аппликейшнаар дамжуулан иргэдээс авч эхэлсэн. Мөн мэдээлсэн тохиолдолд урамшуулж эхэлсэн. Энэхүү арга хэмжээний үр дүнгээ өгч 3 өдөрт 30 мянга гаруй зөрчил бүртгэгдэжээ. Тодорхойлбол нийт 30,773 мэдээлэл ирснээс хамгийн их нь буюу 24,217 нь явган хүний зам дээр тээврийн хэрэгсэл байршуулсан зөрчил байжээ. Илрүүлсэн мэдээлэлд үндэслэн дөрөнд зөрчилсөн холбогдох тээврийн хэрэгслийн жолооч нарт хариуцлага тооцож эхэлсэн байна. Netflix-ийн Physical Asia шоу нэвтрүүлгийн ялагч бахархал хүндлэлийн эзэн болдог. Тус цуврал их хэмжээний мөнгөн шагналтайч бахархал хүндэтгэл нь мөнгнөөс илүү үнцэнтэй. Учир нь эх орноос сурталчлан таниулж нэр төрийн өндөр төрхийн зэрэгцээ бие бэлдрийн хүч чадлаа гайхуулдаг гэж найруулагч Чан Го Хи хэлсэн байна. Мегмар гарагт цацагдах шоуны төгсгөлийн 3 ангид Монгол, Өмнөд Солонгос, Япон, Австралийн багууд тэмцээнийг үргэлжлүүлэн шилдэг бага тодруулах юм аа. Өнгөрсөн 7 хоногт Оросын холбооны улсын бүгд баримтах Бред улсын тэргүүн Алексей Цэдинов телевизийн шууд ярилцлагад өргөдөн ард олонтойгоо шууд холбогдчихэ. Мөн олон нийтээс 4 сая орчим асуулт ирснээс бүгдтэй нэг бүрчлэн танилцаж хариу өгөхийн зэрэгцээ асуудалд нэхур хандах болно гэдгээ хариуцлагатай мэдгдсэн байна. Түүнчлэн телевизийн эфир улс орны нөхцөл байдлыг бодитоор харах боломжийг олголоо гэжээ. Бид төслүүдээр ажиллаж, төлөвлөгөө гаргаж, тоон үзүүлэлтээр ажиллаж чадна. Гэхдээ бодит амьдрал заримдаа өөрөөр хардаг. Зөвхөн та нартай шууд ярилцах үед л бид аль нь зөв зам дээр байгаагаа, аль нь илүү хурдлах эсвэл зохион байгуулах хэрэгтэйгээ харж чадна. Бид илүү хичээж ажиллах болно гэж тэрээр хэлсэн байна. Хүн нисч чадна гэдэгт та итгэдэг үү? Бид ч бас итгэдэггүй байсан. Бид ч Улаанбаатараас 50 км-ийн зайд орших нэгэн онцгой газар, онцгой хүнийд очихоос өмнө итгэдэггүй байлаа. Бид түүнийг хоорондоо жигүүртэй Монгол гэж нэрлсэн юм. Нислэг нэртэй нисхийн төвөөс хийсэн манай сурвалжлагыг хүлээн авч үзнэ үү? Танилц Автжир онгоц нисдэг тэрэг хоёрын дундах хөнгөн маневр сайтай нисдэг төхөөрөмж. Шинэхэн нисгэгчдэд тохиромжтойгоор алдартай. Нислэг төвд үүнээс хэдэн ширхэг бий. Энэ бүхний эхлэл 14 жилийн өмнө мотодельтаплан даун жирэхтэй хөдөлгүүрт төхөөрөмж. Мөн нэгэн хүүгийн том мөрөөдлөөс эхэлжээ. Энэ бол Александр, Орос эхийн хүү, Монгол хүн. Саад бэрхшээл олон удаагийн уналтыг үл харгалзан хүүхэд насны мөрөөдлөө амьдралынхаа ажилуулгаж чадсан нэгэ. Тэгэхэд нэг их нисгэгч байгаагүй штэ. Хүмүүр өөрийн гэсэн амьдралтай хүмүүрт асуудал бий. Тэгээд л нислэгээр хичээлдэг байсан хүмүүс баг багаар шигшигдэж эхэлсэн. Сүүлд ганцаараа үлдлээ. Тэгээд л Монголын хөнгөн нисхийн салбарыг хөгжүүлэх үүрэгтэй юм байна гэж өөртөө хэлсэн. Ингээд л хувийн амьдралаа гэлгүй энэ салбарынхаа хөгжлийг бодсоор ирлээ дээ. Александр нисгийн салбарт 40 жил ажиллажээ. Энэ хугацаанд жинхэнэ утгаараач зөвлөлөөрч олон өсөлт уналтыг туулсан. Заримдаа орхих болох бодол төрдөгч тэнгэр өөд харан бусаад ирдэг гин. Хөөрнөө гэтэл тэрэлжийн тэнд бүргэд нисч байна. Дөхөж очиод л хамт ниснэ. Тэд чи агаарын урсгал тогтож байдаг байхгүй юу? Тэр урсгалд нь ороод л эргэлтэндээ хэлхий аргагүй сайхан мэдрэмж. Бид чи шууд шиг нисхийн тулд тэр өндрийн мэдрэмжийг хэмжээшгүй эрх чөлөөг орон зайг мэдрэхийн тулд нисдэг байхгүй юу? Нислэгийн жуулчдыг ойролцоох Чингис хааны морд хөшөөний дээгүүр хөөргөдөг. Ийм нислэгийн дараа олон хүн биедаа нисхийг хүсдэг. Нислэгийнхэн үүнийг ч заадаг. Төвд одоо 40 гаруй сонсогч хичээлж байна. Конечно, я доволен. Сэтгэл хангалуун байлгүй яах вэ? Сурагч сонсогчид дуртай байхад сайхан, үйлчлүүлж байгаа хүмүүс сайхан сэтгэлдээ байвал бүр сайхан. Баяр баясгалан өгч байгаа явдал шүү дээ. Саяхнаас нислэг төв томоохон хөрөнгө оруулагчтай болжээ. Үүний ачаар Александрын олон жилийн мөрөөдөл Монголын хөнгөн нисхийн үндэсний төв байгуулах ажил улам бүр бодиттой болж байна. Сергей Тучков, Евгений Павлов, Аист Глобал. Хүмүүзэгчдээ та бүхэнд глобал мэдээ даваа гарагийн дугаараа хүргэлээ. Анхаарал хандуулах хамтаас нь баярлалаа. Лав гарагт шинэ мэдээллээр эргэн уулзтлаа. Түр баяртай.